ийм хүмүүс болохыг ер нь бол таамаглаж ирсэн. Тэгээд тийм болохоор нэг тийм сүцтэй хүлээж аваагүй. Бүгд нь нөрмөнд. За өөрийн өдрөд ер нь юу болоод байгаа талаар тавчхан ярьчих. Тэгээд за би өнгөрсөн 7 хоногт fund account даваад тэгээд fund trader болсон гэд Facebook дээр постлсан. Тэгээд fund trader болсноос хойш одоо хийсэн арилжаанууд нь энд харагдчихээн. За эхний арилжаа бол $549 нэг арилжаа хийсэн. За хоёр дахь өдөр $408 бас нэг арилжаа. Гурав дахь өдөр $305 нэг арилжаа. Тэгээд дөрөв дэх өдөр нэг алдагдлаа арилжаа, нэг ашигтай арилжаа хийгээд $242 хийсэн. За энэ тав дахь өдөр бол би ер нь л өөрөө одоо money management-ийг зөрчсөн. За эхний 7 хоног одоо 5 дахаас өмнө би мөнгө хийчихвэл ер нь л 5 дахад арилжахгүй гэж одоо дөрөвтэй боловч би тэр дөрмөө зөрчөөд ингээд арилжаа хийгээд хоёр арилжаа гээд $342 $24 алдсан уучлаарай. Одоо за ер нь бол нийтдээ нэг $1000 гарсан доллар хийсэн байгаа энэ аккаунт дээр. Гэхдээ би энэ аккаунтыг цаашдаа арилжах ер нь боломжгүй болсон. Яг тэгвэл тухайн funded одоо prop firm-аас нэр яачихгүй шүү дээ. Намайг одоо deny хийсэн. Тэгээд тийм болохоор одоо би энэ fund аккаунтыг дахиж арилжахгүй гэсэн. За тэгээд саяны болсон үйл явдлаас болоод ер нь энэ prop firm-ууд гэж яриад байгаа. Энэ бид нар $50 өгөөд одоо $5,000 ашиг татах $10,000 ашиг бид нар ингээд татдаг. Энэ үнэхээр үнэн юм уу гэдэг юм одоо би хариулт өгөх гэж хичээ. За ерөнхийдөө бол үгүй. Яг тэгвэл мэдээж зүгээр л ингээд лингийн харах хонор атгаж чи $50 өглөө тэгснээр тэр компаниас $50,000 нэгээд нэг пирамид нэг scam систем шиг те. Яг зүгээр prop firm-ыг би ингээд амар бүгдийг үүсгээгүй. Ерөнхийдөө ихэнх нь ер нь бол чиний чамд payout одоо чиний хийсэн ашиг чамд өгөхгүй. Яг бол бидний энэ төр арилж байгаа мөнгө ч гэсэн жинхэнэ мөнгө биш. Simulated money те. Бидний хийж байгаа ашиг still simulated money чи funded account одоо funded trader болсон ч гэсэн чиний арилж байгаа мөнгө чинь жинхэнэ мөнгө биш. Тэгээд одоо funded accounts буюу live accounts одоо ялгааны юм бэ те. Accounts болохоор маш олон дүрм дагаж өөрийгөө арилжиж чаддаг гэдгийг чи харуулах хэрэгтэй. За тэгээд яг том капиталаар арилждаг. Яг тэр том капитал чинь том ч гэсэн зүгээр л демо одоо simulated money буюу хиймэл мөнгө гэсэн үг те. Бид нар одоо demo dance, paper dance гэж ярьдаг шүү дээ. За тийм л мөнгө байна. За тэгээд хийсэн ашиг авахын тулд чи заавал шүүхэр орно. За шүүхэр гэдэг нь одоо чамаа ингээд тэ нэгсэн байна. Ер нь чамд мөнгө өгөхгүй тулд аль болох ингээд чамаа ямар нэг өөртөө дүрм зохиогоод ч юм уу чамд мөнгө өгөхгүй байх талаар л ингэж яадаг. За үнэхээр мөнгө өгдөг prop firm-ууд маш хов байдаг. За шатасан чи яадаг юм $50-оор дахиад авчихна гэдэг чи mindset-тэй арилждаг. За чи тийм mindset-тэй арилж байгаа чинь зүгээр reckless-тэй ингээд чи хамаагүй over leverage хийгээл ингээд over trading хийгээл over sizing хийгээл за би нэг 9 гэсэн дахиад авчихсан чи за онол тэгээд тэр лизтэй гэдэг одоо gambling гэлгээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тийм gambling тийм бидний тийм mindset-тэй арилж болдог гэсэн. Ер нь бол trader. За тэгвэл live account-ийн давуу тал нь юм хүний дүрмээр биш өөрийн дүрмээр. За чи одоо funded account арилж болж тухайн prop firm-ийн одоо дүрмээр л арилжна гэсэн үг шүү дээ. Daily loss нь тэд ч юм уу тийм байж болохгүй юм ажиллахгүй тийм юм. За чи өөрхөн дүрмээр л арилжна. За тэгээд баг мөнгө. Ер нь бол эхэлж байгаа трейдер хүмүүст бол нэг тийм их мөнгө байхгүй шүү дээ. Тийм том капиталаар арилж байгаа. За баг мөнгө тэр нь одоо $500 ч юм уу $1,000 ч юм уу $2,000 ч юм уу тий одоо их хвчлэл ихэнх л одоо трейдерүүд баян айлаас төрөөгөл бол тиймэрхүү мөнгөөр эхлүүлэх боломжтой. За урт хугацаанд мөнгө ороод $5,000 $10,000 насаар эхэлчих болно л доо. Тэгтээ баг мөнгө. Тэгтээ жинхэнэ мөнгө. За тэгээд хүссэн үедээ өөрийн мөнгийг өөрийн болгох боломжтой. За чи ашиг хийсэн л бол тэр чинь жинхэнэ ашиг. Жинхэнэ мөнгө. Чи тэр үеийг өөрийнхөө өсвөдөө ямар ч тийм шүүлт хяналт тэр хүмүүс ингэж чиний арилжаанууд чинь хянаад ингэж юу байгаа даа. За энэ үнэхээр ингээ consistency trade хийсэн байна. За ашиг нь өгч болох юм байна гэдэг гэсэн нэг тийм prop firm тийм bla bla тийм дүрмүүдийг чи заавал тийм шүүхэр орох шаардлагагүй. Чи өөрийнхөө мөнгийг үнэхээр ашиг хийсэн бол тэгэл татаад авчих.
За илүү хариуцлагатай жинхэнэ алдаг гэдэг одоо майндсетийг бид нар суулгаж гэж байна. Үнэхээр чи тэр оруулсан $500 $1000 чи үнэхээр алдаж байгаа. Чиний одоо зовж олсон чи ажил хийгээд те хөлсөө туслуулаад олсон мөнгө болохоор чи бүр тэр дээр амар хариуцлагатай байна. Яг бол чиний мөнгө шүү дээ. Чи ингээд цагаа зарцуулаад одоо ямар нэгэн компанид ажиллаад те ингээд захирлаараа загнуулаад менежерээрээ загнуулаад ингээд хогийн өдрүүдийг ингээд артаад авсны дараа ингээд чи earned чи одоо чи өөрийн хичээл сэтгэлээр олсон мөнгөтэй зөвхөн чи илүү хариуцлагатай тэр мөнгө хандна тэг gambling хийж байгаа юм шиг тийм амар over leverage хийгээд oversizing хийгээд тэгж trade хийх фонд account дарилж байгаа шиг за илүү хариуцлагатай харилцаж байгаа гэж бодож байна. Live account-аар харилцаж өөрөө. За тэгээд миний одоо дараачийн нүүдэл бол би ер нь бол фонд аккаунтын prop фирмуудыг дахиж нэг хэсэг хугацаанд арилжахгүй гэж бодож байгаа. Гэхдээ яг завсраар нь ганц хоёр яг нэг Монголын одоо иргэншлиг хүлээн зөвшөөрдөг тийм prop фирмууд дээр бол арилжиж магадгүй. Гэхдээ би бол prop фирмыг бүр орхино гэж явахгүй байгаа. Гэхдээ prop фирмд бол бид нар амар их мөнгө өрж байгаа. За тэр нь $100 нас ч юм уу $50 нас ч юм за амьдарч байгаа 50% гэл. За тэрийг activation fee гэл $150 гэл. Тэр одоо fund account-ад авсны дараа дахиад $150 зардаг тийм. Ингээл чи 5 аккаунтын дараа гэхэд чи $1000 ингээд явцсан ба. За хамгийн мод $500 ч юм уу тэгээд тэр аккаунт $100 гэж боддог. За тэгэхээр одоо чи өөрөө мөнгөийг л ингээд шатаагаад байна шүү дээ. Тэгээд ашиг хийсэн ч татаж авах чадахгүй тодорхойгүй тийм юм ингээл чи мөнгө өрөөл цаг хугацаа өрөөл чи трейд хийж байгаа чи тэр трейд одоо арилжаанууд хийж байгаа гэдэг чи өөрөө тэр сэтгэл зүйн хүртэл тэр одоо капиталыг хүртэл чи тэнд үрж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө чи ямар ч тийм гаранти байхгүй чи ингээд ашигаа татаж авч болно гэсэн тийм баталгаа байхгүй. За live account-т бол чи өөрөө мөнгөөр арилжаа. Чи үнэхээр л ашиг явуул чи тэрийг бол татаж авч болно тийм үү. Ямар ч зүүн асуудал байхгүй. Тэгэхээр ер нь бол ингэж миний гаргасан дүгнэлт бол за нэг 150 ингээд $50-100 ингэж fund account-т ингэж үрж яхаар зүгээр л $500 ч юм уу $1000 ингээд live account өөрөө жинхэнэ аккаунтыг эхлүүлээ гэсэн тийм би байр суурьтай байна. Одоо ингээд амар урт хугацаанд ингээд тэр юу дрэгээл ашиг идэр хийсэн ч гэсэн ингээд мөнгө татчих авч болохгүй те ингээд чиний 2 сарын хөдөлмөртэй ингээд хичээсэн суусан ингээд бүхэн тэг яг зүгээр би яг иймэрхүү болж магадгүй гэж бодож л байсан л та. Гэхдээ яг энэ амар ингээд мөнгө өрөөд ингэсэн ингээ авах хэвээр энэ фонд аккаунтыг хийж шарилждаггүй байж гэж би бас бодохгүй ба. Яг тэгвэл зүгээр энэ бол зүгээр л амар тийм туршлага байсан. Тэгээд би өөртөө би энэ болох юм байна, чадах юм байна гэдэг баталсан тийм л юм байсан. Тэгэхээр ямар нэгэн туршлага бол ямар ч үн цэнэгүй үүсдэггүй тийм үү. Ямар нэгэн золиосгүй мэдээж бүх туршлага л золиостойгоор үүсчихлээ. Шатасан ч яадаг $50 дахиад авчихна гэж би бол арилжаагүй. Тэг би бол маш хариуцлагатай зүгээр энэ үнэхээр миний жинхэнэ мөнгө. Би үнэхээр жинхэнэ мөнгөөр өөрийнхөө $50,000 одоо $100 арилжчихсан бол би яаж арилжах вэ гэж бодож арилжсан. Тэгэхээр зүгээр надад маш үнэтэй л туршлага болсон. Тэг өөрөө хүмүүс мөнгө ингээд зарцуулсан. За окей. Гэхдээ энэ бүгдийн араас ингээд би ингээд хичнээн ингээд миний payout маань ингээд decline болоод ингээд тэг rejected болоод ингэсэн ч гэсэн би ийм хүмүүс болохыг ер нь бол таамаглаж ирсэн. Тэгээд тийм болохоор нэг тийм сүцтэй хүлээж аваагүй. Тэгтээ яг мэдээж бас нэг амар зүгээр байгаагүй гэж хэлэхгүй. Яг бол дотроо амар ирээдүйд төсөлцсөн байгаа те. За би энэний дараа ингэн зааштай бол одоо л чинхэн миний одоо тийм би ингээд өөр ашиг үзэж чинь одоо би энэ одоо олон жилийн ингэж хичээлд судалж яаныг ингээд босгосны утсад надад ингээ өөр ашиг өгч нь би тэг ингэн амар ботцсон байсан. Тэг мэднэс яг жоохон сэтгэл зүйд нөлөөлж байгаа тийм. Тэгтээ зүгээр энэ бол бас нэг дэлхийн төгсгөл биш шүү дээ тийм шүү дээ. Үнэхээр чи чадвартай тэрийг хийж чадна гэж бодож байгаа бол
Тэгэл чи тийм шүү дээ. Тэр фонд аккаунт бол юу ч шүү дээ. Чи тэг $1000-ын таасаа ягаад чи өсгөөд явж чадахгүй ч тийм шүү дээ. Чи тэр чадна гэдэг өөрөө мэдсэн бол окей асуудал үү те. Чи зөвхөн энэ зүйлээс юм гаргаж аммаар бол чи өөрөө юм хийх хэрэгтэй тийм үү? Тиймээс би одохгүй өөрхөн аккаунтыг ер нь бол нээх байхаа. Тэгээд фонд аккаунтаар нэг хэсэгтээ ярилцахгүй байх. Тэгтээ яг зөвхөн яг судалж байгаа нь үнэхээр яг дэжиг фонд аккаунтыг ярилцсан. За тэгээд би аккаунт natural та нарт хэлнэ. Тэгээд тэр хүртэл дараа уулзтлаа бай.